цаг бадрахын Батболд иргэнд одоо уурлаж бохимдаад явах те одоо 100 мянган хүний гар үсгийг цуглуулад иргэдийн өргөдлийг авч хэлцэх нь бол зүйтэй. Миний зүгээр хэлэх гээд байгаа болон одоо Даваасрын гишүүнтэй санал нэг байгаа юм нь юу вэ гэхээр парламентыг нэг ялангуяа одоо энэ шинэ 126 гишүүнтэй парламентыг бас нэг муухай харагдуулах албаар нэг улс төржүүлсэн сэвсэн ийм асуудлууд ер нь бол нэг ажиглагдаад байгаа. Нэг энэ 126 гишүүн л одоо үүнийг батлаад өөрсдөө л нэг давуу байдал ирэх одоо эдлээд байгаа юм шиг ийм хандлагыг бий болгоод байгаад нь бол жоох ихтүүцээд байгаа. 90 оноос хойш явж байгаа 97 онд 6 сар болгосон. За 2006 онд 12 сар энэ тэтгэмж болгосон энэ асуудал 24 онд сонгогдсон 126 гишүүнтэй бол уг нь холбоогүй юм байгаад. Тэг яг өнөөгийн нөхцөл байдалд тэртээ одоо 90 онд батлагдчихсэн хуулийг өнөө цагтаа одоо нийцүүлэн өөрчлөхийг бол дэмжиж байгаа. Давуу байдал эдлээд байгаа асуудал бас байхгүй. Ажилгүйдлийн тэтгэмж авахаас үл хамааран хөдөлмөрийн тухай хуулийн 82-ийн 1 дээр тухайн байгууллагт хэдэн жил ажилласнаас хамаарч ажил олгогч тэтгэмж өгөх үүрэгтэй. Даанч энэ үүргийг одоо өнөөдөр яг хэрэгжүүлж байгаа юу үгүй юу хөдөлмөрийн тухай хуулиа хүмүүс мэдж байгаа юу үгүй юу гэдэгт л санаа зовж байгаа. Өнөөдөр төрийн албан хаагчдын 9% цомгтголт өртсөн төрийн албан хаагчдаа төр энэ тэтгэмжийг өгж байгаа юу үгүй юу гэдэг бол бас асуултын тэмдэг. За зөвхөн улсын их хурлын гишүүд энэ тэтгэмж аваад байдаг асуудал бас огт биш. Таад маань одоо уг нь бол бүгднгийн адил тэгш авч үзнэ гэх юм бол 3 институцийн гуруула яг адилхан тэтгэмжтэй. За ерөнхийлөгчийн хууль дээр бол 93 оноос хойш насан туршийн одоо цалин бас авдаг. Засгийн газар ерөнхий сайд ажил эрхлээг бол 6 сарын одоо энэ тэтгэмж авдаг 2000 оны одоо хууль байна. Зөвхөн улсын их хурлын гишүүд парламентыг боорлоод одоо муулаад идэг нь бол ердөөсөө бас буруу. Үндсэн хууль ч гэсэн бүгд адил тэгш эрхтэй байх талаар гадуурхагдахгүй байх талаар уг нь заасан байдаг. Улсын их хурлын гишүүний хүүхэд болж төрснөөрөө тухайн хүүхэд хичнээн мэдлэг чадвартай өөрийн одоо ур чадвараар өөрийн мэдлэгээрээ явсан ч гэсэн тэтгэлэгт хамрагдаж чадахгүй ийм нөхцөл байдлыг хүртэл бид нар бий болгосон. Тухайн хүүхдийн эрхийг бид нар ноцтой зөрчсөн. Үгүй энэ улсын их хурлын гишүүн чинь тийм баян хүмүүс биш шүү дээ. Цөөхөн хитгэн хүнээр төсөөлж бүгднийг ингэж хормолон Ариун цай гишүүн нэмэлт 1 минут. Бүгднийг ингэж хилмигдүүлж хормоглон одоо муулж хүний эрхт нь бас халдаж боломгүй байна л гэж би хэлмээр байгаа юм. Тэгээ ажлын хэсэг ажиллаад бас тодорхой энэ хуулийнхаа дагуу гарч шийдлүүдийг олно биз. Улсын их хурлын гишүүний ах トゥ болсноороо төрд ажиллах эрхээ хасуулж эхлүүлсэн бизнесээ зогсоож үр хүүхдүүд нь хүртэл тэтгэлэг авах эрхээс одоо хасагдаж явж байгаа нь бол үнэхээр үндсэн эрхийн зөрчснөө гэхээс биш нэг давуу байдал олгосон асуудал огт биш ээ. Цалингүй ажлыг ингийн тгий гэдэг тэр олигархуудын үгээр биднийг төсөлж болохгүй шүү дээ. Бас харамсаж байна. Улсын их хурлын гишүүд болон төрийн одоо энэ бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө хариуцлагатай баймаар байна. Ижил тэгш хандмаар байна. Өнөө цагтаа нийцүүлээд яг таад маань хуулийн гаргалгаагаа гаргаж болно. Энийг бол нэг одоо эсэргүүцээд байгаа асуудал алга. За Ариун цай гишүү хэллээ. Оюун сайхны алтан гэрэл гишүү.